За өнөөдөр бол хүүхэлдэйн киноны өдөр шүү дээ. 2010 онд нээлттэйсэн Рапунзель гэдэг аюу хөөрхөн хүүхэлдэйн киног бэлдлээ. Эртээ урдын цагт Тэнгэрээс нарны тусал унаж тэр нь ямар ч өвчнийг хангах хувцастай алтан цэцэг болж ургатыг. Тэр цаанаага эмэгтэй үлэнтэй тарчд юм аа. За тэр ч яхав. Тэр цэцэгтэй ойролцоохон нэх гой хаан тустай болол хаанхтай хоёр хөөрхөн хүүхэдтэй болсон чинь хатных нь биеийн нэлээд муудаад хүүхдэд төрүүлж чадахгүй. Энэ үед чинь хаан тунсын бүх хүмүүс гайхамшиг ирж хагаал азар нөгөө цэцгийгч болоод хандалж угаад алтан шаргалстай ээжтэйгээ усны тусаа шиг адилхан хөөрхөн гүнжтэй болтол нөгөө балаа өвлөө авгаа чинь тэр цэцгнээс энерги авч залууршдаг байсан болохоор охины өсөнд тэрэн шингэснийг мэдээд хулгайлж байгаа юм чинь. Ёстой цагдаа сэргийлэх дуудаад ч болохгүй. Усан тайсан чулуур шиг лалга болцсон. Хайцсан мэдгүй. За энэ явдлаас хойш бараг 18 жил өнгөрч яхад Южин гээд нэг үл биесэн хулгайч байчгүй. Хоёр төмсөн толготтой нийлж хаан тулсын титмийг хулгайлаад эцэд зутлаа хөөгдөж ягаад хамтарч исэн хааны хаяад яваад өглөх яах вэ? Зоох цагт нөхрийн чанар танигднаа гэж. Тэгэл зүхтаал айц сандарсан хүн чинь айц хүүцтэй явж байгаад нэг том өндөр цамхаг хараад тэрнлээ ч үхэгч байгаа юм шиг авираал титэн минь эцэцэд хоёрлаа л үлдлээ гэдэг ижил битгий сэрэн зүудлээ хонгор минь гэсэн шиг манай Рапунзель хайртай хайруулын тавгаараа нэг л гусж байгаа юм чи. 18 жилийн өмнө охиныг хулгайсан Готил энэ цамхагт Рапунзелийг аваад ирсэн. Тэснэ би ч нээж гэд итгүүлсэн хөөр хэм ингээ охиныг хуурсан байгаа. Тэгэл охиныгоо ерөөсө гаргадгүй аргагүй шт. Угаасаа гарчвал баригдчихна гэж яагаад өөрөө бас шулам шиг хөвгшрөө зүнэх болохоор охиндоо гарахгүй шүү гэж байнга хэлдэгэл. Нөгөө өлбисэн хулгайч Южиныг барьсан Рапунзель чи ээжтэй хэлэх гэсэн Шиламыг нь суглах гэд яриаг нь таслаад арга баралцооц моми би ядарч төрсөн өдрийн бэлгээр нэг усан будаг авъя л та гэж шулам 3 хоног явчихтыг. Хариулын тавгаараа зөхиж унаасан Южиныг Паскал гэд Рапунзелийн хамелеон найз нь сэрийгээл. Чи тэр титмээ авахгүй таам бол хоёлаа тохиролцоо хийе. Би энэ гэрлүүдийг очиж хармаар байна гэдэг. Тэр гэрлүүд нь болохоор хаанхтай хоёр охиноо алдсан. Жил бүр төрсөн өдрөөр нь тэнгэрт дэнлүү өргөдөг. Хизээ нэг өдөр охиноо ирнэ гэсэн итгэл найдар байдаг юм шиг байна. Юужинд нөгөө титмэн бараг хайр юм болохоор заац гэл тэр шорон шиг цамхагаас гараал газар дэлхийг мэдрээл гүйж хараагаал харээсэн тулаанаас айгаал хүлд орж байгаа хүчийг дутаагаа сте. Тэнд нас хааны ордны морь Южиныг хайгаал тэднээс ч хамт хөөрхөн хүл хөрцөг болол бараг шоудах нэ шоудах нь 18 жил карантинд байсан юм чи одоо тэгэд кино үзэж хоолнд оч night might ормоор л байдаг байлгүй дээ те. Явж байгаа л нэг ойн дундах найтад ороод дэрэмжтийг уйраагаал хамт шоудаал байжсэн чинь ордны цэргүүд ирээд бөө юм болно чагаас азар зүхтаж амжин л та. Тэгээд ээж нь хүн амтнд тэрүүгээр яваад ахаар муу санаатай болохоор аль хэдийн гадарлаад очисон чинь гараад явсныг мэдээл араас нь хулгайч нь хошиг гитэж мэтээд тэнд нь хамт дээр мисэн хоёр төмсөн байгаа гэж байгаа. Тэр хоёртой тохиролцоол хідүүлэх хорон санаа найруулъя. Төдөө Монголд ингэжл амьдрахгүй бол нийгэм гидсэн штэ тий энтергээл ярилцаал. Ордны цэргүүд дайснаас болж Южин гараа гэмтээсэн. Тэр хоёр ч ай модон дотор болцоол гар марын нүсээр эдгээл дуулж муулаад байж итл гинт худ ээж аваа гараад ирнэ. Тэгснэ нэг сайн үний дүр үзүүлээд ээж нь чамайг гарч алахгүй гэдэг ах чинь мэдрэл юм уу? Харьцгаая гэсэн чинь нөө моми би тэр гэрлийг хармаар байна. Тэрийг харчаад тэгээд очие за гэртээ хараад унтчих гэж авсан. За тэгэл манайх хоёр ч хот хүрээ орж үзээгүй юм болохоор гарцаараа гарахгүй дайруулчих гал өсчийн энтер орж гойлын засалт хийгээл алж яадаг шүү. Рапунзелийн мань хүсэн үлээсэн мөчрөөл тэр хоёр чинь завин дээр нөгөө дэнлүүнүүдээ хараад баг бидээ дурлж байна. Дотроо ёо энэ өстө дайжгүй хөөрхөн гэрэл байна. Ер нь муу хүн байхаа болоод хөөрхнөтөөгөө гэрлийн энтергээ бодцсон. Бүгд авчаад ирээ за гэл явсан яасан ирдгүй шүү. Тэгсэн нөгөө балаа авгаа чи хоёр төмстэй нийлээд хороо нариулаад альмаа идүүлсэн гэхүүтэй. Аль хэдийн барьж аваад балбаршнүүдэд барьцаалуулаад хааны ордон руу явуулсан. Тэгэл Рапунзель энэ Южин чи одоо хайччт юм бэ? Бүгд авах гээд дэлгүүр нь хааз юм бах та. Ядаж пивны бүглээ альсан ч аваад ирсэн болно штэ. Зөвшөөрнө штэ би. Ухааны юм ботсон байжсэн чи ирдгүй шүү. Бараг хөвшхийн даваан дээр нөгөө аваач ирээл. Рапи хонгор минь ээж нь чамд хэлээ үсттэй. Нөгөө чамд унаж тусаад байсан залуу чинь тэнчаал өөр хүүхэнтэй шоудж штэ энтергээд худлаа яриад гэрлүүгээ аваад явчихлгүй яах вэ? Манай хөөр хиюжи юугаа цандахгүй нэг сэрсэн шоронд орох гээд явж идэг нас. Одоо яана гэл байж итл азар манай хоёр модон дотор шоудж явахдаа хідэн хулгайнуудтай таарсан штэ тий. Тэднээс нь аваад Макс Моро унаал явлаа та. За тэгээ гинет Рапунзель
Хамаг юмны утга учир начрын холбоо сүлбэсийг гинт 18 жилийн дараа ухаарал зүг ийм учиртай байсан бий гэл хөөш авгаа минь. Чи миний ээж биш. Би бол алдагдсан гүнж юм биш тий. Чи намайг хулгайсан байна. Хулгайч минь эдэр гэж уурын хүргээд энэ үед Южин май хайраа гэж орсон чи шууд нөгөө аваад хутгалуулж байгаа юм чинь. Энэ их азгүй залуу. Орох бүртээ хариулан тав гэсэн л өөр нэг юм хүлээж их. Бүгдийн мэдсэн болохоор манай хөөрхөн охиныг өөр газар л авч явахгүй чирж идэг шүү. За би тоглосон юм аа. Чамтай явъя. Ядаж хайраа амжчихъя л да. Гэл яг дуугаад уулах гал яжсэн чи Южин шууд үсийн тараас тий. Тэгэл нөгөө ид чидийн тэр жижи галзуурсандаа галзуурах гэдэг харин манай Паскал Хамилион үсээр нь дэгээдээд бүр жижиг болгосон. Юужин тэгээд өвчээдэг шүү. Хайртай байсан шүү. Чааг анхаарал дурлсан. Динлүү харж байхад би бүгд авах гээд явсан штэ тий. Тэр үед харин мөнгөгүй байсан шүү ойлгоорой гэж мэгээд нөгөөх нь зүгээрээ би чиний ямар мөнгөтэй суух гэдэг юм уу? Чи байхад болно штэ гэж уйлал нус нулимсандаа хойлолдоод тэгэл байжсэн чи нулимсан тусалсан. Тэр нь нөгөө ээж чидэнд болцсон. Хайргаа авраал. Хайртай аав ээжтэйгээ уулзаад уйлалтал нүүсэж байгаа юм да. За одоо тэгвэл бүжигэлцгээе. Дархлаагаа сайн дэмжиж гэртээ бүжиглэж ядаж хөдлөөрөөдөө. Нэг тийшээ харчаад жоохон байжгаад нөгөө тал руугаа хараад битээд яваа. Тийм ээ. Тийм чамаа хэлээд байна. Зүрх